Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сувг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. За ингээд кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгөөнөөр хүлээн авч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар арьс чигшүүлэх нарны тос Сискин Аква, Рота Хадлаг ба хамтран ажиллаж байна. Мөн Монголын ажлын байрны үндэсний платформ Зангиа цэгийн мэн хамтран ажиллаж байна. Студид хөтлөгч Инхбат Цэнгэл баяр нар байна. Цэнгэл бат гэх чинь. Өнөөдрийн сэдв бол Inside Out. За, өдрийн мэнд Цэнгэл. Өдрийн мэнд. Цэнгэл баяраа. Чи яг намайг өөр нэртэй болгох гээд байна. За, хүүхдийн баяр удахгүй болох гэж байна. За, өнөөдөр чинь 29-ээр 31-нд манай дугаар гарах юм байна те. За, маргааш бол хүүхдийн баяр. За, тийм учраас хүүхдүүдтэй, мөн эхчүүдтэй их хүрсэн баярын мэндийг хүргэе. Баярын мэнд хүргэе. За үүнтэйгээ ч холбогдолтой бид хоёр Disney нэг одоо бүр гайхамшигтай гэж хэлэхэд бүр дэндүү гайхамшигтай юм киног ярина. За ер нь бол Disney-ийн кинонуудаас хүүхэд байтугай насанд хүрэгч томчууд ч гэсэн маш их хайрладаг, дурлж үздэг ийм кино байгаа. Томчууд үзэхэд тохиромжтой гэсэн санаагаар тийм. За яг хөө кинон сонирхолтой хүмүүс бол бүгдийг үздэг. Гэхдээ энийг бол бүр хинч үзсэн, бүр өөд хайргүй. Тэгээд үзэх тусам ингэж ухаарлч юм уу ямар нэгэн зүйл олж авдаг. За доор ярих хайл тийм. За Disney Pixar-ын дахин нэг хоршил байгаа. Энэ бол 15 дахь кинон санагдчих байна. За хүүхдийн хүмүүжлэлд маш чухал нөлөө үзүүлэх. За хүн байхын тухай, хүнд юу чухал тухай харуулсан үнэхээр гоё зохиолтой, гоё хөгжимтэй, ер нь бүх зүйл нь төгс гэмээр ийм кино байгаа. За энэ киног маань Pete Docter болон Ronnie Del Carmen гэх хоёр найруулагч найруулсан. За тэд мөн кино зохиол дээр ажилласан байна. За үндсэн найруулагч нь Pete байсан бол за нөгөөх нь туслахаар ажиллажээ. За Pete гэж энэ яадаг хүн бэ гэхээр 3 Оскартай. Энийг бол онцлохгүй байхын аргагүй. Яг тэр манай Spielberg ч 3 Оскартай байхгүй юу? Түүнтэй адилхан Оскартай гэхээр энэ бол бас мундаг амтан байна гэсэн үг байна. За ер нь бол продюсераар ажилладаг, за мөн зохиолчоор ажилладаг. Тэгээд art production ер нь ингээд киног бүтээдэг тийм хүн байсан байхгүй юу? 12 кино найруулсан. За тэдгээрээс зарим нь дуртах юм бол Monsters Inc гэдэг кино байж байгаа. Амар хөөрхөн тий. Тийм. За тэгээд Up гэдэг кино байна. За Up-ыг бол хүн болгон мэдчихэж байгаа. За тэгээд сүүлд гарсан Soul гэдэг кино байгаа. Энэ бол бүр бас үнэхээр гайхамшигтай. Хүн бас хүнд юм бодогдуулдаг юм кино байхгүй. Ер нь эднэрийн зохиол бүр маш гоё. Дандаа ингэж ухаарлаар хайрладаг. Хайрыг ингэж магтан дуулдаг тий. Тэгээд хэнийг хайрлах уу, өөрийгөө хайрлах уу, орчин тойрноо хайрлах уу, их дэлхийгээ хайрлах уу гэх мэтчлэн бүр үнэхээр тэгж хүүхдэд яг тийм юу хүмүүжил өгдөг ийм кинонуудыг хийдэг юм байна. Гэр бүлээр үзэхэд тохиромжтой кинонууд тий. Бүр ээж аав гэлтгүй бүгд үзэх хэрэгтэй. Тийм үнэ. За хоёр дахь найруулагчийн хувьд нь 3 дахь ажлын лин юм байна. За Pete-тэй адилхан art department-д ажилладаг. Ер нь киног яг хийдэг байсан ийм хүн юм байна. За киноны үндсэн санааг Pete Docter гэдэг найруулагч маань өөрөө гаргасан. За санаагаа өөрийн охиноос олж авсан гинэ. Хүүхдэд нэг үе байдаг штэ галзуурдаг. Одоо шилжилтийн нас шиг нэг эм орчдөг тийм үе хэлж байна уу? Авшаа бүр жоохон бахта. Дүрсгүүддэг. За. Тэгээд охин яг тэр үеэ туулж исэн байна. Тэгээд тэр хэсгийг харчаад би яг хүүхдийн толгойд юу бодогддог болоо гэж өөрөө бодонгуудаа тэр үгээрээ зохиол бичсэн юм байна. За ингээд энэ санаагаа захиралтай танилцуулахад захирал нь маш туртай хүлээж авсан. Бүр ингээд баярлаж хүлээж авсан. За ингээд хитүүлээ энэ кино хийн. Тэгээд дуу оруулалтанд жүжигчд шалгаруулж авахд яста хитүүлээ хөгжилдөж өгөх бах та гэж бодож исэн байна. Тэгэд бүр харин Lewis Black гэдэг манай нэг уур хилэнт дуу оруулдаг жүжигч юм байхгүй. Тэрийг шууд дуртаад тэр манайх дээр ирж уур хилэнт дуу оруулна гэж бодолтой юм тэр. Энэ ер нь Pixar-ын офис ер нь их гоё юм шиг байна. Бүгд ингээд найз нөхөд шиг би захиралчийн ажилд ингээд солиороод идэггүй. Ер нь манай офис шиг л тийм одоо газар юм шиг санагдаад байна. Шууд төсөөлөгдөж байна. Тийм газар чинь хүн тухтай гоё ажилтдаг байхгүй. Тэгэхгүй нэг нэрэл дарамтлал би захиралч юм чи нэг юм гэж солиороод ивэл ажлын бүтээмж моддаг. Тэгээд тэр чинь бүр амьдралын чанарт ч нөлөөлөхөр нь шууд. Тийм. Тэгээд дургуй ажиллаа хүн насан туршдаа ингэ гэж байхгүй шүү дээ, тийм. За, ингэж доо энэ хэд ярилцаад хөгжилтжсэн байна. За гээд Lewis Black гэдэг хүнийг яг тэр уур хилэндээ дуу оруулагдчаар авсан байна. Энэ хүний царайг харах юм бол яг л манай кинотой адилхан байж байгаа. Тэ штэ нэг
гонигтай манай хөрхөн Joy дуу оруулдаг бас яг адилхан байдаг шүү. Тий. Тэстэй. Ер нь хүүхэлдэйн кинон дээр яг Тэгээд идэг шүү. тий дуу оруулагч газараа нэг жоох юуг наваад суурийг аваад өгчдөг тий. За манай кино маань Канн кино фестивал дээр нээлттэй хийгээд одоо үзүүлэхэд 8 минутын турш ялга ташиж тэдэнд баяр хүргэсэн баг. Вау. Ер нь Канн фестивал ер нь тийм онцлогтой л да. Маш удаан ингэж ялга ташиж баяр хүргэдэг. Тэрүүгээр одоо киног үнэлээд идэг гоо. Тий. Тэр чинь тийм удаан ялга ташилт метр мэдчих тэр маш том урам зориг өгч байгаа байхгүй. Манай нэг Brendan Fraser гэж жүжигч байдаг шүү дээ. Мумид тоглодог. Тэр чинь бүр ингээд жүжиглэхээ болоод бараг дампуурах шахаад нэлээд хүнд байжгаад сүүлд хэд онд 23 онд нэг Оскар авч байгаа шүү дээ. Тэр Whale гэдэг нэг кино байдаг байхгүй. Халим гэдэг. Тэгэхэд ингээд түн зориулаад алга нь нийчгнүүлэн хэдэн минут ч ташсан юм бүү. Тэрийг харахад нь хуучны баатраа хараад тийг харах чиг гоё идэг юм байна. За Канн кино наадмын дээр хамгийн урттай алга ташуулчтай тэр баяр хөөргийг хүртсэн кино бол Pan Labyrinth гэдэг киногаа энэ кинон дээр 22 минутын турш алга ташсан юм байна. Одоо бид хоёрын нэвтрүүлгийн талд ингээд хүмүүс алга Ташаалах нь энэ хөөх. За киноны хөгжмийг бол би шүтэж байгаа. Маш гоё. За хаач сонссон шууд энэ киноны аюу ингээл одоо хэлж чадна. Энэ кинонд манай дүү маш их дуртай байхгүй. Одоо хэдтэй ч дүү хандсан юм шиг. Тэгээ түүнийг одоо ч 10 жилийн өмнө гарсан кино шүү дээ 15 онд. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр манай дүү ч одоо гараад төрөөд гараад. Одоо үүсэж хөгжөөд. Тэгээд нэг 3 4-тэй дээл үүдсэн болов. Тэгэл бид хоёр хамт үздэг. Манай дүүст маш ингэж гоё. Энэ хөгжмийн би ингэ шүгэлдэж штэ. Тэнгүүд нөгөө нэг кино үзээгээл дахиад зүгээр ингээл ирдэг. Энэ хөгжмөн тийм ичдтэй маш гоё байхгүй. Ямар хөөрхөн бас их жоохон төгдсөн байх шүү. Ямар хөөрхөн. Би чинь дүүдээ бүр жоохноос нь кино үзүүлээд бүр ингэ кино ч болгосон байхгүй. Тэгэд одоо киног англиар үздэг. Одоо ерөөсөө монголоор үзэх юм бол англиар үзэл арай илүү юм шүү гэж хэлдэг. Тэгэд ер нь яг тэр талдаа хүмүүжлэлт маш гоё тус болцсон. Боловсралт нь. Англиар бол одоо тэгээд надаас сайн шүү дээ. Ямар хөөрхөн. Одоо нэр монголоор үзснээс англиар үзсэн нөгөө нэг утгын гоёор нь ойлгоход илүү амар байгаа шүү. Тийм. Бид нэр монгол кино хийгээд тэгээд англиар орчуулах юм бол бид нэр та нар юу яриад байгаа юм. Яаж орчуулсан юм бэ гэж уурлаа шүү дээ. Монголоор ярих юм бол наа чи ийм гоё яруу тод ийм гоё өгүүлэмжтэй байхгүй юу гэл бас бид нэр бас уурлаа тийм. Тийм шүү. За энэ одоо киноны хөгжмийг Майкл Giacchino гэдэг хүн бичсэн байгаа. За энэ хүн бол маш олон том төсөл дээр ажиллаж байсан. За байсан гэж одоо ч гэсэн ажиллаж байгаа. Сүүлийн үед Avengers-ийн кинонууд дээр нэлээд ажиллаад байгаа шүү. Doctor Strange энэ төр. За бидний сайн мэдих Up гэдэг киногоор одоо киноны ажиллаараа Оскарын шагнал хүртсэн. Ийм уран бүтээлч байгаа. За нийт 170 гаруй төсөл дээр ажилласан гэж байгаа. Яа яслих байх шүү те. Тэнд хөгжим чинь бүр маш хэцүү шүү дээ тий. Тэгэхэд 170 дээр ажиллана гэдэг чинь Авьястайн дээр бас хөдөлмөрч хүн байна. Тийм байна. За сэтгэл судлаачид манай киноны зөвлөхөөр ажилласан. Тэр бол тодорхой байсан баг тийм. За хүний тарих ялангуяа хүүхдийн тарих хэрхэн ажилдаг. Ой санамж хэрхэн үүсдэг, бүрддэг тийм гэдгийг одоо кино бүтээгчдэд зөвлөж исэн ба зохиолчдод. За тэдний дунд Пол Экмен гэж маш алдартай тийм сэтгэл зүйч байсан юм байна. Энэ болохоор Америкийн баг нэг мэрэгчлээ нэг од мод байж байдаг шүү дээ тийм од нь баггүй юм. За тэд сэтгэл хөдлөлүүд хэрхэн ажилдаг, мөн ямар сэтгэл хөдлөл гарахад тэр тухайн хүний нүүрэнд ямар царайны хувирал гардаг вэ гэдэг тийм юм дээр маш их зөвлөгөө өгөөд мөн нэрээ ажилласан байна бээр. Тийм бүр ингээд хичээл сургаалт орж исэн байна. Өдрийн 40 минутын ч юм уу тийм. За мөн хүүхэд ямар үед ямар үйлдэл гаргадаг талаар ч зааж өгсөн байна. За тиймдээч энэ киног үзэхэд ер нь маш тийм бодтой яг өөрийнхөө бага насыг хараад байгаа юм шиг. Хүүхэд чинь нэг үйлдэл гаргаад дараагийн үйлдэл нэг ер нь хүүхэд алганых нэг адилхан төсөөтэй байдаг шүү дээ. Тэр мэрийг зааж өгсөн болохоор миний ч гэсэн бага настай хийсэн байхгүй. Тэгээд тэр мэрийг зааж өгсөн болохоор одоо бид нарт ингэтлээ их таалагдсан болов уу гэж бас бодож байгаа юм тийм. Ер нь одоогоор л яг энэ хүүхдийн кинон дээр гараад байгаа ш. Кинон дээр ч гэсэн гардаг шнэ. Ээж аавын сэтгэл хөдлөлүүд бас ингээл дотроо ингээл ярилцаал байдаг те. Яг тэрнтэй адилхан бид нарт энэ мэдрэмжүүд одоогоор байдаг учраас үзэхэд ингээд хүн болгонд айгүй ойр санагддаг баха. Тий. Яг бид нарыг өгүүлээд байгаа юм шиг тий. Миний тухай яриад байгаа юм шиг. За гол дүрийн охин Райли гэж охин байгаа. Үүнд Кейтлин Диас гэдэг нэртэй
жүжигчин охин 11 настай та дуу оруулсан юм байна. За анх энэ охиныг зүгээр л scratch буюу одоо зүгээр жишээд нэг дуу оруулатгаа энэ дүр дээр тэгээд дараа нь жинхэнэ дуу оруулагчийг сонгон шалгаруулах болно гэдэг. Энэ ягаад дуу оруулж чинь гэхээр ер нь киноныхоо явцыг хянах гэдэг тийм. Яг энэ дээр ингэж хэлэх юм бол яаж сонсогдож байна гэдэг нь ер нь нэг тийм хяналтын гэсэн үг байхгүй. Ийм загвархуу олгоол ийдсэн юм байна. Тийм. Тэгсэн чинь нөгөө охин бүр маш гоё дуу оруулчихгүй. Тэнгүүд за чамайг ерөөс чинхэллээ гэд ингээд орсон баг юм. За гэтэл дуу оруулалтын кино бүтээх явцад нөгөө охины чинь бэлгийн буудлын явагдаад эхэлчихэж байна. Тэгдэг штеп. Тэгсэн чинь дуу нь ингээд жоох ингээд дипред. Яг өнөөдөр тэр оруулж байгаа охины дуу дүрдээ жоохон багдаад ирсэн байна те. Биш багдаад гэх юм уу? Юу гэж хэлэх юм бэ? Одоо өсвөр наснд очингот тэр дуу оруулагчийн дуу хоолойны өнгө бас дахиад өөрчлөгдөх ёстой байгаад байдаг. Ингээд авцалтахгүй болоод ирсэн гэсэн үг л. Тэгээ ер нь бол өөрчлөгдсөн хоолой. Тэнгүүд манай охин чинь мэрэгжлийн жүжигчин шиг яг дуугаа ингэж өөрчилсөн. Мөө тийм үү. Тэгэж дуу оруулаад энэ дүрээ амжилттай тусгасан байхгүй. За ингээд Райли чинь ингээл хэд хэдэн хэсгээр уйлж байгаа шүү дээ. Тэр уйлж байгаа хэсгүүд дуу оруулахдаа манай охин жинхнээсээ уйлж исэн баг. Ингэж уйлахдаа өөрийнхөө хайртай морийг өгч ийн гэж төсөөлөд тэгээд энэ дүрдээ орсон гэж байгаа шин. Ямар адилхан царайтай юм бэ ядчих төөрх хоёр юм. Цэнгэлээ юу жижиг мэрэгжлийн жүжигчин шүү дээ. Ер нь ингэж дуу оруулалтан дээр ялангуяа хүүхэлдэйн кинон дээр дуу оруулалтан дээр ингэж ер нь уйлж дуу оруулдаг. Уйлна. Одоо би ялангуяа нөгөө хам барьдаг жүжигч учраас одоо яг энэ охин нөгөө оруулж байгаатай адилхан. Ингээд уйлаад оруулж байгаатай адилхан одоо тэр энэ шинээр гарч байгаа энэ хүүхэлдэйний дүрд ямар ч уйлах аваа байхгүй байгаа учраас бүх авааг юм. Бүгдийг оруулдаг хам барьдаг жүжигчин гэж явж байгаа юм би. Тэгэхээр яг хоо энэ охин бол одоо муураа өгч ийн гэж бодож төсөөлөд ингээд сэтгэл дотор юм олон хайрцагын дотор мэдрэмжүүдэд хадгалчаад хэрэг болохоор гаргаж ирж ашиглаад байна шүү дээ. За миний хувьд бол яг тэр киноны текстнээс л авдаг. Одоо энэ Райли тэр ямар текст вэ? Тэр текстийг яг өөр юм шиг бодож тэндээс илүү авдаг. Уйлна. Яг л ойлгох хэрэгтэй. За би цэнгэлээгээ юу гэж гуйсан. Манай цэнгэл чинь маш чадварлаг дуу оруулагч байхгүй юу? Тэгэд би тэр чадварыг бас нэвтрүүлэг дээрээ би хармаар санагдаад цэнгэлээсээ гуйсан те. Киноны нэг хэсгийг ингээд дуу оруулаад хоёр өөр дүр гарна шүү дээ тий. Тэгэж нэг үзүүлнэ гэж гойсон цэнгэлээ. Тий болно. Би гол нь инглээ бас яг нэг одоо сэтгэл хөдлөлүүд хоорондоо яг энэ inside out дээр л ярэ гэж бодлоо. Сэтгэл хөдлөлүүд ч ингээ гонигтай баяр баясгалтай уур хилэнтэй ингээд яваад байна шүү дээ. Эдрийг одоо яаж дууруулах вэ гэхээр жүжигчүүнээс тийм олон хоолой гарахгүй учраас характераар ялгаад. Тэгэхээр энэ олон 4-5 сэтгэл хөдлөлийг гонигтай байгаа тэр характер, баяр жаргалтай байгаа тэр характерыг гаргах нөхөөс надаас 4-5 өөр хоолой бол гарахгүй. Тэгээ тэрийг бол яг явцын донд би нөгөө ганц нэг текстэн дээр үзэлнэ. Энэ дээр болохоор би ээж охин хоёрын хэсэг надад гой санагдсан. Яг аав нь ярьдаг л да. Гэтэ ээж нь болгоод хэлж үзвэл те. Тэр мэдээж энэ охин чинь нэг юм яг нөгөө хоккей тоглоод эхэлсэн. Нэг жоохон том охин болсон байгаа үе яга те. Нэг амар хөөрхөн хэсэг байд юм аа. Энэ бас жоохон учир дутагдaltaй орчуулсан ч гэж магадгүй нэг имерхүүл утгатай байдаг ш нь нэг. Би мэдчихээн. Та намайг тгээсэй гэж хүсэхгүй байгааг. Би Миннесотаг санаж байна. Би гэрээ санаж байна. Та нар намайг энд аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байгааг мэдэж байна. Гэхдээ би хуучин найзууд, хоккейн баг гэртээ очимоор байна. Битгий уурлаарай. Хонгор минь наашир. Бид ч гэсэн Миннесотаг санаж байна. Модон дунд хийдэг байсан аяллууд, хашаан дотор тоглодог байсан үе. Анх гулгаж сурч байсан тэр үеийг санаж байна. Гэж хэлээд тэрвэрлддэг шүү. Манай кино ч айгүй тийм гоё сэтгэл хөдлөсөн кино шүү дээ. Би одоо киногоо бэлтэж байхдаа сүзээд одоо бас яасан л та. Сая бас гачил болчихлоо. Гэтэ надад энэ текст чиний хамгийн дуртай хэсэг нөгөө нэг хөөхөн өөрийнх нь төсөөллийн дүр яадаг хэсэг гэдэг шүү дээ. Тэр хэсэгт яг адилхан санагдсан. Одоо энэ охин зүгээр ойлголцох яг энэ текстний араас гэр бүлийн арал сэрэгдэг шүү дээ. Тэгэхээр заримдаа хүнд зүгээр шийдвэрлэхийг биш ярилцаж ойлголцохыг хүсдэг, хуваалцахыг хүсдэг үе байдаг. Энэ бол яг Райлигийн энэ текстээр гарч байна, тий. За үргэлжлэе. Гой кино шүү нэр үзээгүй хүн байна гэвэл нэр үзээрэй. Манайха үзээгүйгээ бас тоор бичээрэй. За Райлигийн бага насны дүр боёо бүр ингээд ийм юу гэдэг чтэй Няра. За тэр үеийн дууг болохоор Monsters Inc-ийн Бүүгийн дуу
дугаар болсон Mary Gibbs гэдэг жүжигчний одоо дугаар болсон байсан архиваас одоо материалууд ашиглаж оруулсан юм байна. Бүүгээл нэг хөөрхөн хүүхэд хардаг шүү дээ. За тиймдээ ч та бүүгийн ус манай Райлиг ус хоёр бага насных нь адилхан байдаг юм байна. Ингээд архиваас юм ашигладаг байхan те. Тийм байна. За манай одоо хин Кейтлин Диас маань одоо ч гэсэн жүжигчнээр ажиллаж байгаа. Тэгэхдээ том дүр их авч чадахгүй жижиг дүрэнд дугаар болт гэх мэтчлэн ер нь жоохон даруухан байгаа юм байна. За хоёул хамтран ажиллагчид танилцуулаад цааш үргэлжлэе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар арьс чигшүүлэх нарны тос Skin Aqua за одоо хамтран ажиллаж байна. Одоо энэ оруулж ирж байгаа компани маань бол одоо Roto Hada Lab. За тэгэхээр за нарны тосны хамгийн том асуудал гэдэг чинь ихтэй нэг ингээд эрэгтэй хүмүүс ч ямар бид нар шиг бодох биш нарны цэцэрхүүл ингээд ирмгээрээ ингээд захлаад ингээд цайрчдаг шүү дээ. За энэ нарны тос бол ерөөсөө тэхгүй маш юм хөнгөн бүтэцтэй. За тэгээд одоо энэ зуны халуунд бол одоо гоо үзэсгэлэнгийн хадгалах хамгийн том нууц бол одоо нарны хит ягаан туяанаас хамгаалаад өөрийнхөө арьсыг одоо хит ягаан туяанд ингэж хордуулж янз бүр болохгүйгээр хамгаалж борлохгүй ингэж үлдэх байдаг шүү дээ бид нарт ерөөсөө. Тэгэхээр маш өндөр нарны хамгаалалттай төрөхөд хөнгө арьсыг чигшүүлдэг. Үнэхээр гайхалтай нарны тос санал болгож байгаа. Тэгээ төрхөх болгонд одоо арьсыг гүн чигшүүлнэ. Тэгээ хорийн аршилтаас хамгаална. За яагаад гэх юм бол одоо бүр 3 төрлийн гиалуроны хүчил агуулсан байдаг энэ нарны тосонд. Тэгэхээр надад нарны тосонд тавьдаг ганц шаардлага ерөөсөө би ингээ гартаа төрхөж үзэхээр ингээл орооцолтол ингээл сунжиралтаал ирэх юм бол тэр өөрт тоохгүй байхгүй. Бид нар ч хоногийн баг 8 цаг будагтай явж байна. Тэгэхэд ингээл ийм дараасан мэдрэмж төрөхгүй маш хөнгөн дээрээс нь ус чигний хамгаалттай бүр сэлсэн ч болно гэж байгаа. Тэгэхээр ийм олон гоё давуу талуудтай. Одоо арьсны давхаргаж ингээд одоо UV туяаг дулаан болгон хувиргаад саармагжуулчихсан болохоор одоо цагаан эсвэл саарал туяа үлдээдэггүй. За төргсөн ч нарны тос хэрэгэлсэн гэдэг нь харагдахгүй яг чигшүүлэгч тос төргсөн юм шиг тийм зөөлөн мэдрэмжтэй. Дээрээс нь бол одоо зүгээр тонико түрхэл араас нь чи ойлгож байгаа юу гэж. Тонико түрхэд тэгээ өөр юу ч хэрэглэх шаардлагагүй нарны тосоо төрхөө тэгээ шууд бодож болно гэдэг юм. Тэгээд дээрэс нь одоо бид нарны тос дээр нэг айц байдаг байхгүй. Нарны тос хит ягаан туян самгалж байгаа маш ортой. Тэрийг баг ингээд арилахгүй унтах юм бол аюул юм шигээр бид нар боддог. Тэнгуут зунгаарлцсан бүтэцтэй байл арилгах бас хэцүү байдаг. За энэ бол зүгээр нөгөө хөөсөн саван байдаг ш нүрүүгадаг тэрүүгээр л арилчаар тийм гоё хими элемент агуулаагүй ийм нарны тосыг санал болгож байгаамаа. За энэ бол Монсимийн сан болон GGI Beauty дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. За Roto Hada Lab Mongolia гэдэг Facebook хуудасаар нь ороод зочлоод бас лавлж болно шүү. Харин би ч нэг борлцохоор ерөөсө цайрдаггүй юм байхгүй юу? Тийх байх. Тэгэл нарнаас зүгтаал ингээд янз бүр болно шүү дээ. Тэгс чи зүгээр энийг л төрчих байсан юм л шүү дээ, тий. Яг үнэ ийм хөнгөн бүтэцтэйг ялангуяа эрэгтэй хүмүүс олж төрөх нь чухал. Тэгэхгүй бол будцсан юм шиг ингээ ирмэг нь ингээ гарцсан явж байгаа. Тийм. Өстө мухаар гэдэг байхгүй. Ер нь тэгээд гэрээс гарахгүй байсан ч гэсэн нарны тус төрчихэй гэдэг юм л. Харин тийм. Тэгээл идэм билээ. Тэгээд тэгж төрхөх тусам нарьж ингээл гоё талыг бол гоё бол. Ер нь хамгийн чухал хэмжээний нь байсан юм шүү. Одоо манайх шиг юм эрсдээс уур амьсгалтай тий. Ингээ чин зуны үйлрэлт гэлтэхгүй дөрөв үйлрэлт хэрэглэхэд байгаа шүү дээ. Хит ягаан туяа тэр хүүтнээс хүртэл хамгаалдаг. За ирчүүдээ бөөнөр нарны тус авч төрөхөж хүүхнүүдээс гоё ярьстай болцгоё гэж тоо. За хүүхнүүдээ бүгдээрээ нарны тус авч над шиг ярьстай болцгоё. Энэ манай цэнгэлчний шаацсан шиг л юм байж идэг. За үргэлжлүүлэхэд аавын дүрийг бүтээсэн манай Питман. Тэгэхдээ өөрийнхөө амьдралыг ер нь баг бичсэн гэж хэлж болно. Найруулагч маань. Тий. Пит доктор өөрөө Миннесотагаас гаралтай. Тэнд байжгаад Калифорнид ажил хийх гэж ирсэн. Яг манай аав шиг. За тэгээд ер нь төрсөн нутгаас сандаг юу гэдгийг та өсөж төрсэн газраа мэдээж санаж л таарч та. Тэр мэрийг мэдээж бодож бичсэн юм шиг. За бас нэг охин нь ингээд уйтгарлал яхад ээж нь ярилцж хагаад аав руу ингээд хардаг штэ. Охинтойгоо ярилцаач гэдэг. Тийм. Тэгэхэд манай аав яд хокей үзээ байж идэг шүү дээ. Шал өрмөжсөн ингээ нөгөөдөл нь ажиллаа л яг ихнэр харж дахиад харж ийн гэл ингэ хөөрхөн дээ. Тэр үйл явдал өөрт нь бас тохиолдсон юм байна. За энэ виндигээ бүгдийг нь оруулаад аавын дүрийг бүтээсэн байна. За энэ кинонд нэг том одоог нь Diane Lane гэдэг жүжигчин. За энэ бол ээжийн дүрд дуу оруулсан. Ер нь бол яг тохирсон гоё олоо болсон гэж бодож байгаа. За найруулагчийн хэлснээр сэтгэл хөдлөлүүд маань тус тусдаа нэг хэлбэр дүрсийг илэрхийлж байгаа. Баяр хөөр бол од хэлбэртэй. Уутгаргүй нэг нулимсны тусал шиг. За уур хилэн тоосох шиг байгаа бол айц одоо нерв буюу тархины юм залгаас үүдэх шүү дээ. Тэр. За зэвүүцэл бол брокколи шиг юм байна. Өнгөмөнгөж адилхан юм арцар сэрцгэр сурвас уруулсан лаг шүү дээ, тий. За энэ кинон дээр ямар нэгэн эсрэг талын дүр байхгүй. Уг нь бол жинхэнэ зохиол дээр байсан юм байна.
Тэр нь яадаг байсан ч гэлээ. За эсрэг талын дүр нь харин хүүхдийн өсөлт, өөрчлөлт, ер нь өөрчлөлтийг эсрэг талын дүрээ болгож тавьж байгаа юм байна энэ. Ер нь хүүхд өөрчлөлтөөс айгаал тэгэл янз бүр болж байгаа шүү дээ. Тийм шүү. Ер нь тулгараал ирэнгүүт юу вэ гэж таньж мэддэг гэл бүгд өөр өөр реакц гаргаад байгаа шүү дээ. Тийм. За үүгээрээ өөрчлөлт хүүхдэд хичнээн хэцүү байдгийг за өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй болохоор хүүхдэд ямар их дарамт учруулж идэх ингэж харуулж өгсөн байна. За үүнээсээ болж сэтгэлийн шарахтайч болж магадгүй. Ер нь тийм тохиолдол зөндөө байдаг бах тийм. Тийм шүү дээ. Харин ингэж би бас бодоод байгаа. Одоо бидний одоо нэг тархинаас гарч байгаа тэр адреналин, допамин, окситоцин, серотонин гэдэг юм дөрвөн төрлийн ингээд ялгараад байна шүү дээ. Тэгэнгүүт л надад энэ нөгөө дөрүүд маань яг л тийм санагдсан. Тэгэл тэндээс янз бүрийн юмнууд ялгарч байна. За одоо жишээлбэл ингээд аахгүй. Адреналин бол одоо бид нарыг айх үед ялгарч гараад байна. За тэгэнгүүт л окситоцин бол ингээд хайрлах, инэрх үед гараад байна. За серотонин болохоор аз жаргалтай хоол идэх амттай юм идэх ч юм уу тийм үедэд ялгарч байна. За тэгээд допамин бол одоо бас л одоо бас аз жаргалтай, баяр баясгалтай, гой дурсамжаа бодох үед ялгараад байгаа энэ үеүүдийг л одоо тэр мэдрэл дамжуулагч урт хугацааны ой санамж руу зөөгöd байгаа шүү дээ. Тэгэхээр аль нэгийнх нь хэмжээ ихсэх үед эвдрэл үүсэж чинь гэж бодох юм бол нэг кинон дээр маань гардаг шүү дээ. Нэг хэсэг сэтгэл хөдлөл ингээд бүр ахиж ашиглагдахааргүй болоод ингээд төгжигддэг шүү дээ. Тэр үе бол одоо тэр өсвөр наснд гарч байгаа тэр эвдрэх гээд байгаа. Баяр баясгалчгүй, уйтгар гонигчгүй нэг ийм гөлгөр хүн болох гэдэг шүү дээ. Тийм байна. Тэгэхээр энэ тархитайгаа аягүй сайн холбож хийсэн кино юм гэж бодсон. Үгүй тийм. Тэр нэг хэм блэ ямар Экмен үлээ. Тийм. Тэр чинь Пол Экмен те. Тэр чинь энэ тал дээр бүр маш сайн зөвлөгөө өгсөн. Тэгээд за энэ талаар доор жоохон дуртана. Миний ирээдүйд ярих юм дээр. За зохиолын анхны хувилбар нийт 27 сэтгэл хөдлөлттэй байхаар бичигдсэн байсан юм байна. За бүр замбраагүй юм болох байж тань. За ингээд энэ одоо учир нь болох гэж нэлийн хүнд байх нь байна. Тийм болохоор ихэнх нь хасаад, ихэнх ч бараг бүгдийг хасаад 5 сэтгэл хөдлөлийг л үлдээсэн юм байна. За хамгийн их одоо сэтгэл одоо хасахад хүнд байсан сэтгэл хөдлөлүүд нь болохоор бахархал, итгэл хоёр байж. Ингээд хүүхэд ч итгэн штэ тий. Хамгийн гол юм санагдчих шүү дээ бүр. Харин тийм бааз. Гэтэ бас нөгөө тавга арай гүцгүй санагдсан юм шиг байна. Гэтэ 27 гэдчихэд юу гэсэн үг. Арай л тий бас. За манай Райлигийн гол сэтгэл хөдлөл нь буюу одоо сэтгэл хөдлөлийн удирдах байгаа зүйл нь joy буюу баяр хөөр байдаг бол за манай ээж их уйдгар гоник sadness байдаг. За аав их болохоор anger буюу уур хилэн байдаг. За энэ яг л тохирцсон юм шиг байгаа сте тий. Хүүхдээ бол мэдээж баяр хөөр байж таараа аав их бол мэдээж эцгүүд бол тийм ууртай маркин л байдаг тий. За харин ээж их жоохон одоо sadness байгаа нь би жоохон гайхаад байгаа. Гэтэ sadness гэхээр түүгээрээ бусдыг ойлгох чадвар гэдгээр нь илүү төлхөө оруулж өгч байгаа юм билээ шүү. Кинотойгоо холбол тийм биш шүү бас. Тий. Хамгийн хэрэгтэй үед sadness л тус болдог шүү. Тий. Тэнгүүд ээж их нь гол сэтгэл хөдлөл нь тийм байхыг бас ойлгохоор байна. Өрөвдөх инэрх гэж ойлгож болох юм тий. Бараг л. За юуных нохооных гардаг. За нохооных бол цэгцтэй тий. Яг ингээд сургуультаа нохоо шиг байцгааж идэг бол муурных гарч ирдэг. За тэнд юу ч болоод байгаа юм буу мэд тий. Тэр хяналтын ширээн мөрөн дээр зүгээр л явж идэг цаана нэг муур бөөлчиж байгаа шиг тий. Янз бүрийн юм болж байгаа. За тэгэхээр муурны учир нь болтохгүй хаашаар шиг одоо ингэж бид нэр ойлгож авлаа. Тэрхэн дотор нь юу ч хамаагүй бодогдож идэг байна. За Райлигийн хувцас түүний сэтгэл санааг бас илэрхийлж байгаар хийгдсэн байна. Киноны ихэнд их өнгөлөг хувцастай. Тэр нь бол аз жаргалтай байсан үеийг илтгэж байгаа бол аз жаргал доктортой байдлыг илтгэж байгаа бол за дараа нь юунд Калифорнид яана Сан Францискод нүүрч ирэхэд юм шар өнгийн хувцас өмсдөг. Тэрэн дээр яагаад гэж яхаар орчин өөрчлөгдсөн. Уйтгарлах гадахт нь joy хүчээр ингэж аз жаргалыг мэдрүүлэх гээд байгаа гэдэг санааг оруулж өгч байгаа. За харин сүүлийн хэсэгт тэр зүгтаах гад гэрээсээ орох гээд байж байгаа үед болохоор дан хар хувцас өмсөж байгаа. Түүний одоо тэрхэн дотор юу болж байгааг ингэж илэрхийлж өгсөн байна. За кинон дээрээс нэг хөөрхөн хэсэг хасагдсан юм байна. За энэ бол оруулахгүй явдаа гэж бүр бодохоор. За хүмүүсийн царай болон нэрний мэдээллийг хадгалдаг хилцс гэж байдаг юм байна. Гадаа хүнтэй тааралддаг штэ. Надад бүр тэр хилцс чинь байхгүй. Харин дотор нь байгаа тэр хоёр хилцээч хоёр захирал нь хэрэлдсэн гинэ. За. Тэгэд бие биентэйгээ харилцахгүй болохоор царайг нарчаад нэрийн сондгоо, нэрийн сончоод царайг нь сондгоо гэж оруулж өгсөн юм байна.
Яа, яста үнэхээр бодтой байлгаж авахгүй. Надад яг тэгсэн юм байна. Би ч ингээд кинон дээр тэгдэж штэ. Киног нь мэдээд байгаа нэр нь орж ирэхгүй ингээд дандаа ингэж нэг нь байхгүй. За Pixar-ын ер нь кинонууд их хөнгөн элементүүдийг оруулж өгөхтэй алдартай. Тэгээд одоо кинон дээр бас зүгээр л орчин тойрных юмнуудыг оруулцдаг байхгүй. Офисын хажууд байж идэг кофе шоп ч юм уу. Одоо манай киноны жишээн дээр болохоор офисын хажууд байдаг пиццаны газар гэж. Тэр пиццаны газар нэрнгээсээ л пиццан дээрээ брокколи тавьж өгдөг юм байна. Одоо тэр мэрийг ингэж оруулж өгч байгаа. За хэдийн юм ойрхон байдаг ч гэсэн одоо production design буюу одоо энэ киноны бүхэл бүтцийг хийхэд 5.5 жилийг зарцуулсан юм байна. Маш урт хугацаа. Маш урт. 2009 оноос эхэлж хийсэн гэд бодохгүй. Тэгээд 5 жил 2015 онд нээлт хийж байгаа. За удаан хугацааны дурсамжууд хадгалагддаг юм том ингээд 50-аад ингээд байж байгаа тийм. За тэрийг болохоор хүний яг тархинаас санаа авч хийж байгаа. Холоос харах юм бол яг тархины зураас сууж харагддаг. Ингээл мушгиралтсан тий. За тэр арал биш. За дарал гэж хэлээ та. Арал. Тий. Тэр нь одоо яг ингээд жойг жинхэнэ хүн гэж тооцоод тэр ингээд арал гэж тооцох юм бол тэр бүр 50 шиг том хэлбэртэй. Том хэмжээтэй. Оо тийм үү. Маш бүр ингээд цаг хязгаар харагдахгүй гэсэн үг шүү дээ. За тийм болохоор үүгээрээ хүний тарих ямар их том цар хүрээтэй, ямар их одоо дурсамжийг хадгалах чадвартай юу хүний тарих гэдэг чинь яг ингэж газар нутаг гэж харуулах юм бол ийм том шүү гэдгийг харуулж өгсөн юм байна. За мөн Райлигийн тархин дотор Райлигийн сэтгэл санаанаас хамаарч тархин доторх цаг агараад өөрчлөгддөг. Сэрүүн бахад нартай байдаг. За унтж яхад нь шүн болчдөг наргүй байдаг. За мэдээ аз жаргалтай байхад бол нар мандж яхад ингээд депрессэнд ороод уйтгарлаад эхлэхээр бүрхэг болдог, салхи шуургатай болдог тийм янз бүр болгож харагдаж байгаа. Үүгээрээ нэг сэтгэлийн гүнтэх юу гэдэг лээ үйл минь энэ гэдэг юмнууд байдаг шүү дээ. Тэрийг ингэж харуулж өгч байгаа юм байна. За нэг дурсамжийн хэсэгтэр нэг хоёр юу байгаа. Нэг хөөрхөн хоёр гарч байгаа. Хэрэггүй болсон мэдээллүүдийг ангал руу шийддэг. Тийм. Бүр алга болгож байгаа шүү дээ. Гэсэн чи тэр чи болохоор юу харуулж байгаа юм. Юу гардаг вэхээр утасны дугаараад гинэ ингээд. Шууд хаяа гэдэг шүү дээ. Тэнд чи бас нэг хөргөн цэвэрлэгийн гээл ер нь байн л юм цэвэрлэгдээл хаягдаал байгаа тий. Тийм. Одоо бидний тарих тэгж ажилтгаа гэж та дүрсэлж харуулж шүү дээ. Яг л утасны дугаар марчдаг байстай. Тийм шүү дээ. За Америкт болохоор ерөнхийлөгч нарын нэрийг санах их чухал одоо юмд тооцогддог. Тэнгүүд Райлигийн одоо нөгөө хоёр цэвэрлэгч маань ерөнхийлөгчдийн нэрсийг шууд тэгэл ангал руу хайчиж байгаа. Гэх мэтчлэн хөөхөн юм деталууд маш гоё оруулж өгсөн. Ингэж хийсэн болохоор ч ер нь тэр 5 жил гарны хугацаанд судалгаа хийгдэж бүтээд энэ кино өөрөө бүр маш их шагнал нэр хүнд ашиг орлого баг. Төлсөн баг. Зойлоо дараагийн хамтраалагчид байлаа. За дараагийн хамтран ажиллагчаар Монголын ажлын байрны үндэсний платформ Зангаа цэгийн мэн ажиллаж байна. За тэгэхээр Монголын иргэн бүрт ажлын байр ураатай Зангаа цэгийн мэн ажил хайж байгаа болон ажилтаа авахар төлөвлөж байгаа компаниудыг хооронд нь сайхан холбоод өгдөг буянтай компани маа. За ерөнхийдөө хүсэл дэлгээгээд ажил хайж байгаа ажил олгогч ч юм уу компаниуд 95%-ийг одоо сэтгэл ханамжтай ханган нийлүүлж ажиллаж байна л гэж байна. Тэгэхээр Зангаа цэгийн мэн аппликейшн болон веб хувилбартайгаас гадна цахим сургалтын платформ, аудио номын сан, за бизнес платформ, за байгууллагын танхимын сургалт, цалин хөлсний судалгаа, байгууллагын хүний нөөцүүдэд зориулсан сэтгэл зүйн зэрэг одоо ажилтны ур чадварыг дээшлүүлэх янз бүрийн сургалтууд бас энэ дээр байршиж байгаа. Тэгэхээр өөрөө хүсгэл юм бол одоо Зангаа цэгийн мэний бол Зангаа аудиогийн ч юм уу энэ танхи онлайнаар орж байгаа сургалт, ур чадвар дээшлүүлэх бүх юмнууд нь ер нь үнэгүй байдаг. Номнууд нь ч бараг 70-80% нь үнэгүй байдаг. За тэгэхээр одоогийн байдлаар сая 100 мянган хэрэглэгч, 10 мянган байгууллага, 24 салбарын 20 мянган ажлын байр нээлттэй зарлагдсан байна. За энэ 24 салбараас нь ерөн жишээ дурдах юм бол манай монголчуудад тэгдэж 45-аас дээш насны болонгууд л ингээл ах нар бол харуул хамгаалтанд яваал тэгэл ер нь ажил болдохгүй гэх ингэдэг. Тийм. Тэгэхээр Зангаа цэгийн мэн энэ нээлттэй ажлын байрны платформ дээр бол 750 мянгаас дээш ажлын байр 45-аас дээш насныханд байна. 750 байлгүй дээ. Би дандаа ингэж хэлгэн тий. 750 баха. За тэгээ Зангаа цэгийн манд 750 мянган болоорой гэж хэрөөё. 750 ажлын байр 45-аас дээш насныханд байна. Тэгээд хамгийн гол нь туршлага шаардахгүй.
Тэгээд туршлага шаардахгүй 1650 ажлын байр бас байна. За барилга, үйл хөдлөх, хөрөнгө, банк, санхүү гэх мэт салбарт тус бүр 1200-аас 1500-аас дээш ажлын байр байна. Таныг хүлээж байна. Тэгэхээр Монголын иргэн бүрт ажлын байр ураатай Зангиа цагийн мэндэ маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэд энэ чиг өөрийнхөө чадварт тохирсон ажиллаа хийж болох юм байл шүү дээ. Заавал сургууль төгссөн байх шаардлагатай энэ төр гэдэг тиймэрхүү юмнууд хэрэггүй. Одоо ер нь юу чадчихин түгээрээ л ажил олж хийдэг болсон шүү дээ тийм. Тийм шүү дээ. Заавал та диплом руу хамтар гэдэг бол та. За яг сургууль ч. За Зангиа цагийн мэндэ баярлалаа. Баярлалаа. За одоо киноны үйл явдлаас цохос дуртахад. Манай Joy буюу баяр хөөр тийм. За өтөр гуйнаг буюу сайднаас хоёр маань аялж байхад Райлигийн бага насны төсөөлийн найзтай тааралддаг. Ер нь энэ тэнд ялангуяа Америкт тийм төсөөлийн найз гэж юм нэг ойлголт байгаад байна. Бид нар бол ерөөс тийм мэдтгүүл байсан шүү дээ. Би бодоод харин олоогүй. Байгаагүй. Яг энэ сайтаа хот үзээд надад тийм өөрөө зохиоцсон төсөөлийн найз байна гэж байхгүй. Тийм харин байдгүй. Энд тийм өөр соёл байгаад шүү дээ. Харин тийм байхгүй. Тэгэд энэ маш их чухал хүүхдэд их чухал нөлөө үзүүлдэг. За кинон дээр ч гэсэн ямар чухал байдаг вэ гэдэг харуулж өгч байгаа. Энийг тийм сонин юу байгаад гэж. Зарим нэг тохиолдолд энэ хэрэгтэй юм шиг. Хүүхд ганцаар талаас ингээд сэргийлж чаддаг тийм. Найзтайгаа юм ярьдаг. Тэр найз нь л өөрийнх нь л та зохиосны юм. Тийм шүү дээ. За нөгөө талаар бас жоохон сонин санагдаад байна. Ингээд би бол аймаарч юм шиг тийм. Юу хий үзэгдэл юу яриад энэ галзуураад байгаа ингээд. Тийм. Яг соёлын ялгаал байна л да. Тийм баг. За бас зарим тохиолдолд ээж авд их хэрэгтэй юм шиг. Хүүхд нь ядаргаатай болоод ирэнгүүт чи нөгөөдөгдөг очиж тоглож байгээд төсөөлийн найзтайгаа очиж тоглож байгаа. Тэнгүүд ээж аваад энэ туртай юм хийж байгаа. Энэ залны юм яваад орчлоо доо тийм. Гэхдээ утас үзүүлснээс төсөөлийн найзтай байсан дээр байхгүй. Гэтэ бимбо амар хөрхөн шүү дээ. Угаасаа ийм найзтай бол баймаар. Бимбон. За бимбон буюу манай Райлигийн төсөөлийн найз маань за түүний төлөө амиа золиос хосч буцахгүй өмнөч гэдгийг харуулж байгаа. За энэ бол тэр охины зохиосон одоо юу штэ амьтан штэ тий. Тэр охины өөрийнх нь сэтгэл юг харуулж байгаа байхгүй. За яг энэ бимбонгийн хэсгээр нэг хил зүгийг ингэж дүрсэлж харуулж байгаа нь манай бимбонг чинь цөнхөө өгдөг штэ үүргэвч. Тэгэхдээ ингээд за байж байгаа дотроос юмнууд гаргадаг байхгүй. Тэнгүүд энэ чинээс нэг юм тосгуур гараад ирдэг. Угаалтуурын тосгуур тий. Энэ дээр ямар хэлц байдаг вэ гэхээр за тосгуураас бусд надад бүгд байгаа гэхээр надад ер нь бүх юм байгаа гэсэн юм санаа байхгүй юу? Тэнгүүд тосгуур гаргаж байгаа нь надад ерөөсөө л бүх юм байгаа гэсэн юм санааг харуулж байгаа. За манай Монгол кино хүүхэлдэйн кино байсан бол нэг ногоон хурганы ярс гаргаж ирээл дуусан юм байна шүү дээ. Тийм яг үнэ. За тэнгүүд бимбон яагаад тосгуур гаргаж ирж харуулж байгаа вэ гэхээр эн чинь Райлигийн төсөөлөл. Тэгэхээр тэр хүүхдийн тарихт толгой дотор бүх юм байна гэдгийг энэгээр харуулж өгч байгаа. Хүүхдийн ертөнц гэдэг чинь ямар юм байдаг вэ гэдгийг үгээр харуулж байгаа. Тэгэхээр бас гоё юм дүрслэл санагдсан. За дурсамжууд хаасайгүй байгаа шүү дээ. За гэхдээ тэд алга болоод байгаа. За яг тэр уусаж алга болж байгаа хэсгийг ингээд харахад бол айгүй хүнд байдаг л та энэ кинон дээр. Хамгийн хэцүү хэсэг. За Joy ингэдэг штэ. Эдгээр цөм болсон дурсамжууд тэг цөм гэдэг нь ингээд чухал юмнууд байдаг шүү дээ. Хамгийн чухал дурсамжууд. Тий, арлууттай тий. Гол дурсамжууд илүү тий. Гол дурсамжууд. За энд одоо харахаар хажууд нь дандаа эцэг их нь байж байгаа хүүхдийн хажууд. Йоо. За наадах чинь амар эмзэг сэтг байгаа дан шиг тэр хамгийн эцэг хэсэг юм. Арлууд нурдаг. Тий. Тэнгүүд тэр хүүхэд яаж тэр цөм болсон дурсамжуудтай болж юм хэрэг эцэг их нь түнд яаж хандчихснаас болж. Аз жаргалтай хүүхэд бол аз жаргалтай цөм дурсамжуудтай байх нь байна. За тэгвэл та амьдрал төгс биш шүү дээ тий. Зарим эцэг их хүүхдээ яадаг вүлээ. Тэгмэд өөр хүүхдийн цөм болсон дурсамжууд өөр өнгөтэй байдаг байна. Өөр одоо аралтай байдаг байна гэдэг ийм санааг би бас харсан юм. Би нэг маш муухай нэг зүйл харж ирсэн байхгүй. Гэрээсээ гараа явжсэн чинь орцонд хоёр эрэгтэй хүмүүс суугаад арх хүчсэн. Хажууд нэг охин байсан. Жохон охин. Таава гэртээ харъя л та гэдэг. Тэр муухай юм чинь тэр охинт ингээд хязгаарч мартагдахгүй шүү дээ. Тэрний нөгөө тэр гол дурсамжууд нь юу байгаа вэ гэдэг тий. Тийм. Тэгэхээр одоо тийм эцэг ихийн хүмүүжил шүү дээ. Тэр бол надад маш харамсалтай санагдчихсан.
Яг тийм байна. Би одоо бас яг энэ сая давт үзээд надад төртөг хамгийн эмзэглэж орж ирдэг мэдрэмж яг хөө тэр сая сүүлд ярьсан чинь нөгөө пимпоны тухай бид нар нэрлэж чадаагүй болохоос бүх юм хязгааргүй байна гэлсэн чи бид нарт бас тийм төсөөллийн ертөнц байдаг. Тэгэн гутал нөгөө тэр аав ээжийнх нь гэр бүлийн арлуугаа тэгээд тэр өөрийнх нь амжилт байгуулж ялахыг хүсдэг арлуугаа тэгээд юм алиалагчтай юм хөрхэн тоглоомын арал марл гингээ бодонгууд л яг тэднийг ингээд нэг нэгээрээ нурж явах үед бол надад амар эмзэг мэдрэмж төрсөн. Тэгээд одоо нэг амар ийм өөрийнхөө бодлогогүй ч юм уу амиа бодсон ч юм уу эсвэл ийм үйлдэлээс болоод бид нар хинэгний арлыг ингээд бүр нураач чиж магадгүй санагтаад тэр өстэй амар санагдсан. Бүр тийм нөө. За хүн ер нь яг дурсамж дээр л тогтож байгаа шүү дээ. Ямар ч дурсамжгүй бол чи өөрийгөө хингэдгийг мэдэхгүй, чи өнгөрснөөч мэдэхгүй тий. Чи хүн биш байхгүй тэр чинь. Тий. Дурсамжуудын нийлбэр баа тий бид нар. Тий. Тэнгүү зарим хүмүүс тэгдэг. Би ингээд аяг хөтөм дурсамжаа бодож ингээд хуучныгаа эргэж авчираад түүнийгээ бодож ингээд таашаал авдаг ч юм уу тий. Ингээд гой байдаг хүн байхгүй юу? Тэнгүүд манай зарим найз нар ч юм уу. Чи тийм өнгөрсөндөө л амьдраад байгаа юм. Юу яриад байгаа юм? Би өнгөрсөндөө амьдрал шнэ. Би ирээдүйдээ ч амьдрна. Би өнгөрснөө дурсаж ингэж явж байгаа нь надад гой сайхан санагдчих шнэ. Би үхтээ тэр дурсамжуудаа хязгаарч мартахгүй байх баймаар шүү дээ. Хүүхдээ би тэднийг дурсамаар байгаа байхгүй. Би ингэж амьдэрсэн шүү. Ингэж хайрлаж исэн. Би ингэж одоо юу бүтлгүүтжсэн ч юм уу тий. Би тэгж одоо амьдралаа дүгнээд би үхэн үсттэй. Тэгэхгүй ямар ч дурсамжгүй тэднийг ард хайчаад юугаач бодож өгөх юм дээ тий. Яг эсэм дээр одоо хүүхдүүдтэй боллоо гэхэд хүүхдүүд маань өөрсдөө ингээл аваад явна. Би хүүхдүүдээ нэг ботмооргүй байгаа байхгүй. Чи миний амьдрал дуусаад шүү дээ. Би өөрхийн амьдралыг ботож ингэж дуусгамаар байгаа. Мэдээж хүүхдүүдэд хайрлана л та. Чиний тэгтээс авч явах ганц юм чинь л тэр шүү дээ тий. Тийм шүү дээ. За disgust буюу одоо disgust-ыг юу гэж орчуулахаа би юусэн мэддэг бай. Зэвүүцэл гэхээр жоохон биш. Надад бол нэг жоохон тийм нэг юм өөнтөгч нэг юм дургуйлхэлч гэх юм одоо юу гэх юм. За энэ дүрдлэгээр Mindy Kaling гэдэг нэртэй эндэг гаралтай жүжигчин тоглосон. Түүнд ингээд санал тавиад зохиолоо уншуулсан чинь манай жүжигчин зохиолоо уншаад шууд уйлж эхэлсэн. Ихэр татж байлсан гэж. Тэгээ та нар ийм гоё кино бүтээгээд түүндээ намайг тоглуулах гэж байгаад би маш их баярлж байна. Том болох хэцүү. Гэтэ хүнд гониглох хэрэггүй гэдгийг та нар маш гоё ярин гэж харуулж өгч байгаа юм байна гэж хэлэхэд нь манай найруулагч саяны хэлсэн үгээ дахиад хэлтэй гэж байгаа тэр хэсгийг бичиж аваад кинонд оруулж гисэн байна. Энэ бүр маш гоё үг байгаа. Тийм ээ. Том болох хэцүү гэхдээ хүнд гониглох хэрэггүй гэж. За зохиолын уншаад уйлсан гэсэн үнэхээр ч гоё зохиол. За дурсамжаа хадгалдаг одоо хайрладаг над чиг хүмүүст бол би зөв хүн болгонд л гоё л доо. За манай жүжигчин маань бас над чиг л гар юм шиг байна. Тэгж хоёр утгач юм. За өөдгөр гонигч гэсэн аз жаргалын нэг хэсэг гэдгийг энэ дээр маш тодор харуулдаг. Хүмүүс үргэлж жаргалтай байхыг хүсдэг бол энэ буруу юм. Яг тэгвэл чи үргэлж жаргалтай байгаа гэвэл чи өөдгөр гоник гэдгийг мэдэхгүй бол чи жаргаж байгаагаа мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Ялахгүй. Тийм байгаа л байгаа юм шиг. Зүгээр л амьдраад байгаа юм шиг. Тэнгүүтэр өөдгөр гоникч нь орж ирж иж чиний тэр жаргалыг улам мандтай, улам жаргалтай болгож өгч байгаа. Тэр энэ кинон дээр маш гоёор харуулдаг. Энэ хоёр хамтдаа байж иж хүн бий болдог. Хүний сэтгэл хөдлөлдөг тий. Тэгэхгүй өөдгөрлаа л ивэл чинь за депрессэнд ороод үхчихнэ. Аз жаргал хажуугаар нь орж ирэх хэрэгтэй. Жаргаал ивэл чи жаргаад байгаа мэдэхгүй. Зүгээр л амьдрал. Энэ маш гоё оруулж өгч. Тэгээд энэ жигшил зэвүүцэлж гэх юм одоо энэ манай энэ ногоо маань ч гэсэн яг л гоё чимээл ороод ирж байгаа байхгүй тий. Уур хилэн хүртэл байх ёстой бол явчихж байгаа. Тий. Уур хилэн ч юм баг эхний 3-т орж ирж байгаа. Манай хүүхд төрөхөд ингэдэг шүү дээ. Эхлээд joy буюу баяр баясгал ингээд орж ирээд дараа л хүүхдийг инээлгдэг тий. Тэгсэн яг тэрнтэй зэрэгцээж явах өөдгөр гоныг буюу манай sadness төрдөг байхгүй. Тэгэл хүүхдийг ойлуулаад эхэлж. Тэгвэл бас энэ дээр нэг юм ажиглаж болно. Өөдгөр гоныг анханасаа байхгүй бол анханасаа байх нь хүнд маш хэрэгтэй. Яг бол хүүхд ойлгохгүй бол тэр чинь хэрэгцээнд хангагдахгүй нэгдээ хэл хэрхэлж чадахгүй шүү дээ. Үсүүд байна гэдгийг үйлчлэл хэрхэлж байгаа юм шүү дээ. Тийм биш үү тий. За өнгөрсөн өөдгөр гоныг зовлон шаналл цаг хугацаа өнгөрөх тусам инээдэн болж аз жаргал болж хувирна гэдгийг бас энэ дээр харуулна. Энэ хоёр хамтдаа байж иж хармони үүснэ гэдгийг харуулж байгаа. Яг үнэ.
За ингээд дурсамжууд нь арилаад алга болж байгааг үзэхэд бол харамсалтай байсан. Харамсалтай. Бинг бонгийн хэсэг бол бүр шимширмээр уйлмар. За тэр реалигийн амьдралын хамгийн чухал хэсгүүдийн нэг байсан. За ер нь бол хүн төрөлхтөнд төгсөн хамгийн том бэлэг бол мартах гэж хэлж болно. Яагаад гэвэл өөдгөр гонигийнхаа зарим нь бид нар мартчихэдэг. Тэрийг мартахгүй ингээд санаалах юм бол чи депрессэнд ороод өгч шүү дээ. Гэхдээ зарим нэг аз жаргалтай дурсамжуудаа мартчих нэг чутгаар жоохон харамсалтай. Манай бинг бонгийн хэсэг яг тэрийг харуулдаг байна. Тийм нэг пуужингийн хайчдаг хэсэг мөн үү? Нэг юм хөөрхөн хаягдаад нэг гонигтай сууж байгаа нэг сайднаас ирээд нэг тусалдаг та. Тэр нэг хөөрхөн хэсэг гэсэн. Тэр хөөрхөн хэсэг. Тэр чинь бинг бонг сайднаас ирж тусалж байгаа нь одоо өөдгөр гониг чинь ийм бас чухал шүү гэдгийг тэрүүгээр харуулж өгч байгаа. Тийм. Яа нэг ингээд нисдэг штэ манай Joy. Тэр хэсгийг яриад байгаа. Тэр нэг тэр сууж идэг хэсэг тэр ч одоо яг тэр бимбоны дэг суудаг хэсэг тэр би аз жаргалаас бүр залхсан шүү дээ. Наа зөв хэлээд ийл та ингээл та ингээд ёо дугаагаа чи гэмэр тэгсэн чинь зүгээр сайднаас ийлж байгаа үг нь чамд хэцүү байсан байх та гэл ингээл нийлээд ингээд хуваалцчихж байгаа юм хөөрхөн. Тэр бимбонгийн ингрийн тэмдэг дээр нь юм цэцэг байдаг байхгүй. Тэр манай гол дөрүүдийн өнгөтэй. Тэр гэж харуулсан юм бэл. За бинг бонгийн яг тэр хэсэг бид хоёрын яриад байгаа хэсэгтэр дуу оруулж байхдаа тэр хавьд байсан бүх хүмүүс уйлжсэн. Ялангуяа жүжигчин бүр маш их уйлжсэн гэж. Угсааж уйлахар хэсэг энэ. За ер нь бол үүс болгонд бол ачин болгодог. Үүс болгонд ямар нэгэн ухаарлал харилждаг ийм кино. За шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан. Энэ кинонд бүх зүйл байна. Кинон дээр гарч байгаа сэтгэл хөдлөлүүдийг бүгдийг бид нэр амьдрал дээр мэдэрч болохоор ийм гоё кино хийжээ гэж магтсан байна. За мэдээж Оскарын шилдэг одоо хүүхэлтэй гэдгээр авсан байгаа. За тэгэд шилдэг кинонд нэр дэвшүүлээгүүд нь харин нэлээд олон хүмүүс бухимдсан. Шилдэг кинонд энэ чи ядаж нэр дэвших ёстой байсан юм байна гэж. Тэгээд нэг юу гэдэг чинь Snap гэдэгтэй. За ингээд 175 сая доллараар бүтээд 859 сая долларын ашиг олсон байна. За энэ 2 дугаар анги нь бүр солиоруулж байгаа. 155 сая доллараар хийгдээд 1.7 тэрбумын орлого олсон байна. За ингээд ийм гоё кино ярьлаа да хоёлаа. За баярлалаа. Сая даваад бол яалчгүй нэг юм гоник төрүүлээд идэг юм аа. Тэгээ дахин үзэхээс хизээч залахгүй тийм гоё кино. Тийм хүүхдүүдтэйгээ заавал үзээрэй гэж би зөвлөмөр байна. Хүүхдүүд чинь ингээд бас нэг гоё ингээд мэдрэмж авна шүү дээ. Миний тархинд дээр ийм байд юм болов гэдэг. Бас нэг гоё тийм байна. За шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувг үзэх сонсогчид та бүхэндээ кино төвх нэвтрүүлгийг өргөлээ. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост телефоноор хүлээвч сонслоо. За шинжлэх ухаан танин мэдхүг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр арьс чигшүүлэх нарны тос эсгийн аквагаар Рота хадлаа хамтран ажиллалаа. Мөн Монголын ажлын байрны үндэсний платформ Занга цэгийн мэн хамтран ажиллалаа. Студид Цэнгэл баяр инх батнаар байла. Дараагийн киногоор олзтлаа. Тэр баяртай. За бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансвага 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.